Аристотель надад тулгуурцыг өгвөл би дэлхийг хөдөлгөж чадна гэж хэлсэн. Санхүүгийн салбарт хөшүүрэг нь мөн адил ажилдаг. Энэ нь танд бага мөнгөөр илүү их арилжааны дүнг удирдах боломжийг олгодог. Жишээлбэл таны дансанд ердөө $10,000 байгаа ч нэгийг харьцах 100-ийн хөшүүрэг нээснээр та $1 сая арилжааг гүйцэтгэх боломжтой болно. Хөшүүргийн давуу талууд нь тодорхой бага хөрөнгөөр том арилжаа хийх, жижиг хөрөнгө оруулалтыг илүү том зах зээлд оролцуулах, хөрөнгийн үр ашгийг дэвшлүүлэх, хөрөнгө оруулагчдыг нэгэн зэрэг олон арилжааны стратегид оролцох боломжтой болгоно. Олон төрлийн хөрөнгө оруулалтын багц, хязгаарлагдмал хөрөнгөтэй нөхцөлд хөшүүрэг нь хөрөнгө оруулагчдад илүү олон хөрөнгийн эмнэлгийг хуваарлах боломжийг олгож, ганц хөрөнгийн эрсдлийг бууруулдаг. Гэхдээ сул тал нь мөн адил илт харагдаж байна. Ашиг алдагдлыг үүсгэх, зах зээлийн бага зэргийн хэлбэлцэлж томоохон алдагдлалд хүргэж болно. Маржингийн эрсдэл. Хэрэв та зах зээл тааламжгүй үед хугацаанд маржин нэмж чадахгүй бол албатан татан буулгалт хийгдэх болно. Тэгвэл хөшүүргийг хэрхэн зөв ашиглах вэ? Бид дараах зөвлөмжийг санал болгож байна. Анхан шатны арилжаачид 30 дахин хөшүүрэг, дунд шатны арилжаачид 30-аас 100 дахин, зөвхөн мэргэжлийн хүмүүс 100 дахин ба түүнээс дээш. Үүнээс гадна зогсоох алдагдал ба зогсоох ашиг тавих, зах зээлийн байдал тохиромжгүй үед цаг алдалгүй зогсоох алдагдлаа хэрэгжүүлж хэд их алдагдлаас сэргийлэх. Хөрөнгийн хуваарлалтыг төрөлжүүлж бүх хөрөнгийг ганц хөрөнгийн төрөлд төвлөрүүлэхгүй байх. Хөшүүргийн хэмжээг зах зээлийн хэлбэлцэлд дасан зохицуулж өөрчлөх. Хөшүүрэг нь муу зүйл биш, баян болох гүрч биш гэдгийг санаарай. Энэ бол боломж болон эрсдлийг хоёуланг нь нэмэгдүүлдэг хэрэгсэл юм. Хөшүүргийг ойлгосноор л эрсдлийг удирдах чадна.